Бидний влогийг үздэг, дэмждэг та бүхэндээ влог үзэж байгаа энэ мөчийн мэндийг хүргэе. Цаг наргүй завгүй амьдралын хэмнэлийг өөрсдийн нэгэн хэсэг болгосон манай влогийн залуус зориуд цаг гарган байж сонирхолтой нэгэн аялал төлөвлөсөн нь энэ өглөөийн хүү биелэлээ олж байна. Ногоон төмбөг аваагүй. Юу шиг юм чи чинkä. Уусан пианоха саунд угаачна уу? Яа за. Ямар сонио хүмүүс вэ ч та. За одоо болцсон даа. Тэглээ, ста одоо болцсон. Орон сарын чүлээ аваад Одоо л иргэн ирэлтэй ч тэ комбек хийж штэ. Манай үнцэн гişүүд комбек хийлээ. чинь юу юм бэ? Мэргэжлийн зориулт нь юу байх вэ? Нэг юм уян хатын бүрштэй. Тэгсэн чинь энэ чинь нэг байнгын савж явж учраас энэ савсаар хавуулт юм чинь зориулт юм. United гэж штэ. Тийм шүү дээ. Миний станцтай адилхан юу шүү дээ. United гэж шүү дээ. Чи хойлоогоо бүрчиг 24 байж. Бид энэ удаагийн дугаараар Австралийн шинэ өвнөд Уэльс мужийн төв хэсэгт орших алгуулсан алтны тосхон хийлийн тэмэх газрыг зорж замын бартааг биш цаг хугацааны мөрийг даган аялах болно. Радиогоос Раци 30 дээр. Let's go. Ирж очихын бараг 1000 гаруй километр хол аялах хүмүүс замда хурдан хүлгийхийн эдэж тижээлийг дүүргэцгээв. Дэлхийн нийтийн өмнө тулгамдсан дайн тулаан нефтийн хомсдол үнийн өсөлт биднийг ч бас тойрсонгүй. Бензин эдтэй байна. хамаагүй хангалттай явчихгоо. $2.36 236 амин 262. 262. Аяа. А дизель 288 тавиад. Энэ ормосын олон болгоо нэмэр байна. Нэмэр байна те. Бүхэл бүтэн $1 нэмэгдэж байгаа юм уу те? Аяа. Ямар хайргүй юм бэ нэрээ. Энэ бас гайхамшигтай машин шүү дээ. Land Rover-ийн эзэмшигч байсан тусдаа гараад. Аймас хугаараа тэгээ. Тийм бай. Ярка. Улс төрчний хувьд Трампын шийдвэрээ өөрт чи хэр нөлөөлж байна? Одоо харалтаа миний бензин $3 хүрсэн шүү дээ. 3 үрлээ. $288. $2.88. Хууч хийдвэсэ. Чи $1.60 байсан. За бүр $1.20 нэмэгдэж байгаа юм те. Энэ нь $2.62. Хамгийн хямдхан нь дизель байлаа $1.60. Трампыг алдах хуршиг баха. Юу хандаж юу гэж хэлмээр байна. Баярлалаа. Баярлалаа. Яа энэ согоо юм шиг. Гренадер гинэ. Гэдэлт сапркайс дараар сайч дараар Өнөөдөр ч одоо 94% бороотой гэж байна. Тэнгэр жоохон бүрхэг болоо явчлаа. Майхан дуунна гэдэг байгаа шүү дээ яхад тий. Зүгээр шүү дээ. Номын өвчээр. Хон ном иш чин да тий. Уншин. Тэгвэл асуудал байхгүй. Амар ч асуудал байхгүй. Явн явсаар New South Wales мужийн төв хэсэгт орших Bathurst хэмээх жижиг хотод хүрэлцэн ирлээ. Ямар гоё цомсон өмсч юм бэ? Монголиа. Зөөр аврагын цамц шүү дээ. Тийм биш үү?
Эрка. Ямар гоё цамцтай юм бэ? Цамцаа гайхуулаач тий. Оо, басуугийн цамц юм те. Оо, гоё. Яа. За гадна хийг нэг юм байна. За. За бичлэг хийж болохгүй энэ төр гэсэн юм бол халгал байна. За Milwaukee-гийн агажнууд төрлөөр өөл байна. За цаана нь Makita-гийн Наад шиг аягүй удаа 12. Энэ болохоор 18. Цаануудаа шууд хайчдаг юм тий. Тэгээд урталтын шалан ходвж байгаа чи хаашаа усаа гаргах өрөө тэр зүгээр шатах авчаа. Энэ манай хүн горных ажлыг ингэж бас. зөө. Ихэд айх болоо. Болтой хөрөөнөх хэрэг. Байгалийн мод тасдах байгаа. Оног байгаль цэвэрлэх гээд. Хөрөөний 90 авч чадсан юм уу? Тэгээ. Хүнсээ ханаас суулгах юм бэ? Эндээс суулгах юм шүү дээ. Одоо эндээс зөвлөв. За энэ шарисэн Девалт. За ийм сайхан. Өрмөд байна да. Анзэ Makita Bosch. Оо. Манайхын зүйлүүд манайхын багч чад энэ шүү дээ Тийм шүү дээ. Бас л үнэтэй $180 гэж. $180. Амьдралыг одоо 10 жил авч явж байгаа бүс шүү дээ. Энэ үсээр төмөр хийж шүү дээ. Бүс байна те дидл хэрэглээд нэтер байна. Эдрийн нөө Бокорогийн арьс нь үнэн тасархаа те. Really тэрхэмж цэвэр арьс. Бокоро гэдэг нь Австралийн брэнд үү. Ямар гоё шилээ тий. Тийм. Ажлын утаснууд байж байна. Энэ юунууд болсон халдаг. Тийм биш те. Жакет халт юм байна те. Энэ чейн байна. Би зүгээр запас энийг ер нь ирэлцүү зүгээр шүү дээ. Ганц цадаас шаасан үг яах ч шүү дээ. Энэ яаж ирэлтээ? Энэ YouTube үзлээ чи. Жохоо ангилж. So sharpen the blade and then because you got Хөрөөний иргэсө хөрөө авчиж байгаа юм уу те? энэ хөрөн байсан. Байсан юм уу? Сошиал амах юм уу? Энийгээр ирэлцдэг юм уу тий? Энэ наач гэдэг. Ингээд цугал авчих. Болдоо. Ногоо төмпөг авахгүй юм уу? Энэ тосцоо байна гэж чам. Чи хадлаш буу. Одоо өдөр чи одоо алт толборлох гээд байгаа шүү дээ одоо. Алттай газар явж байгаа. Ногоон төмпөг байвал давъя да. Нөгөө нэг юуны төлөвүүд байгаа шүү. Юуны? Шинжилтээрээс том цагаанууд. Оо тэрүүнгээрэл яач те. Тэрүүнгээрэл Түгээр алт. хэдүүлээ тэр бүр юу яач бэ те. Бүр цагаачлж бай те. Баларч үлдчих үү те. Үлдэн штэ шууд гэр бүл. Зөө. Уучлаарай үлдэх нь шүү дээ. Хоёр бох болоо. Бохолоо тэгээд үлдэх нь шүү дээ те. Бан явж уух юмас хэрэглээ шаачсан. Я монголчуудыг тийшээ савхад тэгээд орно. Манайс энд алтаа бол монголчуудаа таснаа. Тэгнэ. Төмөр их хүн байхгүй болох үү те. 100 болцсон шүү дээ угаасаа. Тийм шүү дээ. 100 болцсон шүү дээ. Хэд байлаа 60 байлаа. 100 босоо. Нипс. Үнэн Монголд ч ганц ихсээгүй юм байна дөө. Энд амар өссөн шүү дээ. 21 төлсөө. 21 төс энэ дотор тэгээд одоо хотох хөрөөж тав юу үйдэ тий. 349 $350 гэж байна. Шилэг үзүүлчихгүй наадахад ирсэн. 6 байлаа 5 боллоо. Ярка эм дэлгүүр орохгүй юу? Янз бүр амар бүр цаасаа бүр огшоод бүр ингээд доктор ингээд нэг юм яваад юм шиг. Энэ бараг сая нөгөө төмрийн юу байсан баха алтны. Нөгөө төмөр идэрлэг байна. Тий. Металл. Эмэгтэй хүмүүс одоо дэлгүүр орохоор яаж хийдэг вүлээ тэгэл энд бол жинхэнэ яг адилхан. Хүмүүс нөгөө нэг дүүплний дэлгүүрт орсон юм шиг талаа. Бүгдийг барьж үзмээр санагдав. Тэгин. 1914 онд Мельбурн хотод анх үүсгэн байгуулагдсан Колос сүлжээ дэлгүүр бидний түүхийн мөрөөр аялах аяллаа бэлтгэл болж байна. Хоноод буцах хүмүүс чинь
хоол ундны зүйлс ахиухан л цуглуулахгүй бол болохгүй. Ер нь осол байна. Ядгаа. Ер нь осол байна заяа. Тэгээ 20 литр ингээд ингэ бүсээ осол байна. Тэр нөгөө нэг ногоон авдар тайм чи юу лээ хөө? Бас ус юм уу те? Ус. Аа. Хийж ус. Хятад үйлдвэрлэгдсэн нэг бэрмэр гэдэг ус байд юм те? Тий. Тэр мань хоол. За. Тэр мань хоол. Зөөц. Яг юм мартын шүү. Хөөе. Гурлаа зуурч хийх юм уу? Юу хээ? Юм гомзуу. За, цовн, шарлаг, бантан, шарлаг. Тэгвэл ойлгомжтой биш. Гурлаа аваад тэр давсуусаад байгаа. Давсуусаад байгаа. Юу марттай шүү. Энэ аавс хүмүүсээгүй баг хүн те? Тийм байна. Ягаад тэгэж вэ? Аазууд баг Суурьснараа тэгээд юунууд нь алт ухаж хүмүүс ирсэндээ шаруулаасаа яг үндэслэл байж байгаа юм шүү. тийм байна. Ерөөсөө Аз амьдрахад арай бөхцөн богдсон. Азууд бол арай бох. Аз Япон энтгэгүүд бол ер нь харагдахгүй шүү те. Хогнууд ч хамгийн хэрэгтэй шүү. Хог богод хайдгүй хариуцлагатай аялагч нар байгаа. Ногоон төв байна уу? Энэ чирээ болохгүй мэнэ. Бантар шүү дээ. Гурил зур шүү дээ. Энэ арай ихтгүү. Энд ихтэй нэг хоёр хилийнх байна уу? Харин тий хоёр хэлээр байхгүй. Нэг цөөвөнд бол энэ хоёр хэл гурил дангахгүй би зургаад. Биш юу юм уу? Элдвэр гамбар авсан юм уу? Зориг авсан. За яах вэ тий. Үлдснээр нь болохгүй бол гамбараараа идчих. За энд талах бол үнэтэй тий. Талах бол нэг монголоор нэг $8 гэдэг чинь за 16 бараг 20 мянган төгрөг юм уу? Зөвхөн кост үеийн дуртай хэсэг. Дуртай одоо гоорхоор грамм аваа. Яг заалтан томоор авах. Бүгд үнэш. Амттангуудыг граммаар авч болно тийм. Самарнууд ингээд яаж би жоохон самар дуртай тэмдэглээ. Энд дээр манай Монгол самар гэдэг шүү дээ. Тий. Тэрийг бол яг байж дээ өнөөдөр ч байх. Шингэн самар байд юм билээ шүү дээ тий. Шингэн самар байгаа. Байд юм бил. Манай хүмүүс яг энэ чинь амьдэрчдэг гэсэн шүү дээ. За энэ махны үн сонирхох үед үү. За энэ бол гахаа мах байна тий. Энд чи $28 гэж байна. Ер нь килограмм нь $12 юм байна. За. Энэ ангилсан. Дандаа угаацсан сайн шинарын махнууд. Би гол мах стейкнүүд биелэн 20 доллар яндар зарсан. Тийм бай. Яндар зарсан байна гэж. Манайх чи мах цах бол бүгдээ авцсан тий. Зоргоо багтад бид нар мах дэлгүүрийг сонно. Тийш тийч. Энэ сүү аавна гэсэн шүү дээ нэрээ. Авцсан уу? За энэ сүү $6.30. Энэ нөгөө 2 литрийн сүү жишээлбэл энд 6 Цагдаа сүг авсан. Тэгээ 15 мянган төгрөг юм байна. Яасан? Бисээ хайж байгаа нүгээс чи би ингээ мөрөгсөө хаад гэсэн чи sorry гинэ. Намайг гарснаа. Оо чи. Тийм бахаа sorry байсан. Яг бүтэн саялжааг байгаа байхгүй би. Монгол үг бараг заас гэх гэдэг байсан. За жимснүүдийн үн. За энэ чи өгдөг лээ. Raspberry энэ 550 нэ. Өөрлөцгөн гинэ. Өөрлөцгөн гинэ. Энэ чи үлээ. Энэ blueberry. Blackberry. Шүү. Энэ sweet batch гэдэг амар гайхалтай. Чихэрлэг амтай. Энэ одоо жишээлбэл $7 50 цент хэд хэдэн грамм байна? 18 350 грамм. За энэ шигээ юу вэ? Ус үзэн. За энэ усан үзэм $5 $6 гэдэг чинь 15 мянга тий? 15 мянга грамм байна. Энэ чи хаяа мангарын том болчих тий? 400 грамм нь биш. $4 болсон байх шүү дээ. Өлөрл үлэрлээрээ л тэгэл байгаа юм л да. Аа болсон $175. $175. Ийм их юм авчих болж штэ.
$175 ч хэдэн төгрөг юм бэ? 400 мянган төгрөг тий. 400 мянга Монголд яг ийм ах уу? Энэ хөл юм. Тий. Монголд нэг ийм Авах. Туулах зам холыг хэлэх үү? Өглөө гараад ширүүхэндээ өгчихсэн улсууд чинь өглөөнийхөө цээг үдийн өмнөх нь л ууцгаалаа. Вологийн ахлах тоогооч, чулуу халаа хоббитэй, чулаагтай машинд дуртай, махчин, загасчин, төмөрчин, дронист зөргөө маань өхрийн ширний стүүжин. Харин туслах тоогооч сарлуу аялах мөрөөдөлтэй, самар цөмөх хоббитэй болдоо маань хөлс сэврүүлсэн хоньны хавиргатай хийцтэй цайгаар биднийг дайлав. Наад чинь цөөвөнд бол тасархаа. За бидний хэсэг нөхөд ийм сайхан байгальтайгаас ирсэн байна. За энд бол одоо бид өглөөнийхөө цаг уун. Гэхдээ өглөөнийхөө цаг өдөр ууж байна. Яг тэгэхээр явах зам, туулах зам болохоор цагтаа 4.5 цаг явна. Нэг талдаа. Тэгэхээр бас эртхэн нөгөө очих газар очих гээд бас нэлээд тавьчлаа. Ерөнхийдөө NSW мужийн яг төв хэсэгт байна. За бид ихэн цайлах гад ингээд сайхан. Тэгж байна. Үнэ. Хоёр юун дээр маргалдаа сая. Маргалдаа хүүлэний яг мэтгэлцээ. Юм мэдлэггүй хүмүүст бол маргалдаан шиг сонсогдож байгаа. Гоё. Заамаа. Өөр яваагүй. Бараг 3 сар мар. 3 сар яваагүй. Тийштэй. Вологоноос 3 сарын чөлөө аваад буцсан эргэлт камбэк хийж явах. Камбэк. Өнөөдөр амар хийнэ. Гоё нөө. Янз юм. Би санаас эргээд. Өө сараа. Харин нөгөө карашууд нь жоох гомдол мэдүүлээд энэ яагаад манай карашууд явахгүй байна мэн гэдэг хэлсэн шүү дээ. Сайн энэ хэд явсан энэ хэдэн дор юм бичихгүй байгаа зү. Тэ. Ажил да. Тэнцэлээ. Тэгээ энд юу гаргацсан байгаа тоххой энэ араа. Эний чи юу гэдэг лээ? Оо энэ чи. Алой тий. Алой ингэж ургацсан байна байглаараа. Ингээ энэ тэн ургацсан байна. Кактус юм уу? Энэ нэг унтсан байна. Энийг юугаар үзчихээ л та. Цаг үе 3 нэр өвөрцөн яам. Оба. За. Энд чинь голдоо нөгөө нэг юу байгаад идэх үстэй. Ийм юм байна. Энэ юу юм уу? Ийм биш тийм. Алой биш юм байна те. Алой биш юм те. Таслаач юм уу? Энэ унтсан байна уусаа. Унтсан байсан ингээд тасчихлаа. Ангаа чулуутын гол шиг л чулуутын авцал шиг л биш дээ. Юу ээ? Юу ээ загас юм уу? Гахаа юм уу? За ямар ч юун дээр нь очив. Энэ бол одоо нэг болтой нийлж байгаа бэлчээр байгаа. Тэрэн дээр очив. Танаа нот шиг санагдаж байна уу? За янз. Янз юм биш те. Аранз дүүрэн алт болох гэж амнасаа үл хайрлан хийлэндийг зөргсдийн нэгэн цагт явж байсан тэрл бартаа саад ихтэй замаар бид явж байна. Байгалийн харуулц хэдий сайханч баг зэрэгэл болгоомж алдах ёсгүй тийм л хэцүү бэрх зам. Дуршлагтай гэхээсээ илүүтэй тунчиг хариуцлагатай жолооч нартай болохоор баг зэрэг эвгүй байсан ч бартаа саадыг ажирлгүй давцгаалаа.
Гоё газар юм аа. Манзан газар биш үү? Том чухалтай байна шүү. Тийм байна те. Ёо. Энд кемпл бас гоё. Тэ бүр гоё газар юм те. Хөтлөө. Биш ер нь бол энэ удаагийн дугаар бол угаасаа загас бол шүл бол батаараа юм байна. Янз юм шүү. Ямар гоё газар вэ? Үнэндээ таалагдчих. За нөгөөдөг чинь хадан дунд ургацсан байх юм аа. Энд гэхдээ яг жинхэнэ алой. Биш юм шиг л байна л та. Амар өргөстэй. Ой энэ юу гэнэ? AGV Adventure Journey Vlog гэж дээ. Adventure Journey Vlog. Амарч ирсэн юм хөлөөд авчлаа. За манай бойсууд загас барьчих гал үзээд байдаг. Энд орооцсон шүү дээ. Онцгой байх таа. Чи надад одоо буцаж задлах юм уу? Хураад болоо шүү дээ. Болдоо. Мөрөш газар ширтэл яваад байсан. Яс юм олдох шинж юу нэ? Жог алт болохоос бодоод явна. Бодчихлоо. Юм болгоныг алтгээд Шар болгоныг алтгаж хараад аюу хэцүү лээ. багалцуурах гэдэг чинь юм гаргаад. Зөөдөө. Наач замын зургаар алтгийж байгаа байхгүй юу? Энэ голны дорхоо булаарангууд зоргоо загсыгүүд энэ алтгээл. Танаа машин ерөөсөө нэг нь алт яриад нэг нь загас яриад яваад ингэ шүү дээ. Гол бол амьдралдаа анхудаа ингэж тод харагддаг гарлаа шүү. Гэхдээ нөө олимпийн нуурд тест хог нүрээ тоолгаа. Гараа бариад байна шүү дээ. За нэг хүмүүс кемплинг газараа очиж байгаа тухтайгаан шиг айд. Энд яалч нэг том загас бол харагдсан л гэж байна. Тэрийгэ барих гэдээсэн тэгээд болсонгүй дээ. За нөгөө тосны төв рүүгээ ойртчих шиг байна. Бараг хүрээд ирсэн юм шүү. Сиднейгээс хэдхэн цагийн зайд нэгэн цагт алтанд живж байсан ч өнөөдөр бараг мартагдсан нэгэн хот бий. Түүний нэрийг Хийлэнд гэдэг. 1800-аад оны дунд үед энд алт илэрснээр Хийлэнд Австралийн хамгийн баян хотуудын нэг болж байжээ. За ингээд Adventure Journey блогийн 15 дахь дугаар үүгээр эхэлж байна. Бид нэр энэ Хийлэнд гэдэг Австралийн бас нэгэн түүхэн хотод ирсэн байна. Энэ хот яг 1800 оны үед байсан ба тийм 1851 байсан. 1851 онд алтны халуур Gold Rush явж исэн. Энд маш олон хүмүүс нүүж ирээд маш олон хүмүүс алт олборлож исэн. Дэлхийн хамгийн том алт, хомоор олдсон алт эндээс олдсон байсан. Энэ хоттой танилцаад одоо бол ерөнхийдөө бол 70хан хүн л амьдардаг юм байна энэ хотод. Тэгээ энэ жижиг хаягдсан маркийн тосгонд ирсэн ингээд влого эхлүүлж байна. Энэ хот маань Сиднейгээс 4.5 цагийн зайтай юм учраас алсгдсан хотоос гоо жоохон хоцрогдсон. Гэхдээ байр тухайн үеийнхаараа 1850-аас 70 оны юугаараа байр юунууд үлдсэн. Одоо нэг хэдэн юунууд үлдсэн. 75% ам юу та. Тухайн үедээ тэгээд 8000 хүн хүртэл байсан. 5 банк, 20 гаруй паб, ресторан тэгээд
бас тухайн Австрали хамгийн урт 2.5 км урт Булдааны гудамжтай. Тэгээд яг цэвэр өхөр 286 кг мангар том иймэрхүү өндөр ухаалцсан. Тэр нь дэлхийд дээр хамгийн том гэж үгэлэлтэй байна. Тухайн үед гэж бүр Зэрэгсэн бүүн болж исэн өстой эд халуурал болж исэн бат. Тэгээ гой нам гүм гой хот байна уу? Яг дээр үеийнхээ бүх юм. ерөөсө хүүхдийн тоглоомын талбайг тэр хүүхд тоглож байгаа ш кенгурунаар л хөвтөж байгаа. Тий. Энд бол нэг далаад нэг хөгшин нас өндөр хүмүүс л амьдардаг болтой юм байна тий. Тухайн үед алт ухчихсан хүмүүсийн үр ачнаар л юм шүү дээ. Тэгээд үлдээл. Одоо хүртэл яг гар аргаар энэ өөр хаваараа голоод агаад хүмүүс угааж идэм байлаа. Тэр нэг имерсээр гарч лээд жижиг сайжиг. За бүгдөө тэгээ угаая да тий. Тэгээ да алтаа угаая. Явж угаая та. Бас нэг юм олчих юм билүү. За тэгээд Аврага хэлж байгаа. Энэ одоо өвчнөө алтаачижсэн юм байл тий. за яг энэ Хура. Let's go. Оргил үедээ 8000 гаруй хүн амтай олон банк, паб, зугаа цэнгэний газар сонинтой жинхэнэ амьдрал буцалсан хот байсан. Харин 1872 онд эндээс дэлхийн хамгийн том алтны нэг болсон нь энэ хотыг дэлхийд алдаршуулжээ. Гэвч алтны нөөц ховордохтой зэрэгцэн хүмүүс явж хот аажмаар эзгүүрсэн байна. 286 кг гинэ. Энэ нөхөр олсон юм уу? Болтормаа. Ийм том биш таарэ. Цэвжээр нь татчих штт. Тий. 800-аад 1850 онд байгуулсан зочдууд нь уг нь ажилтнууд яг бидний гисэн чинь Засвартай байна тий. зогчлоо. Түүхэн барилга. Тийм бай. Тэр ингээд чи дагаад бүх шүүхэн барилгууд. Энэ бүр дээр үеийнх нь мэддэгдээд штт тий. Тэр Дээр яндан мандантай. төрөд нэг машин байна. Тийм үү. За сонирхъя. Өнөөдөр хийлэнд бол бараг л цаг хугацаанд хөлдсөн мэт. Викториан үеийн барилгууд, хуучин уурхайн үлдэгдэл тэр жигтэй хадгалагдан үлдсэн байна. Нэгэн цагт амьдрал буцалж байсан энэ газар одоо намгүм түүхийн амьсгал болон үлджээ. Яг өөдөө ширтэд хараад яачих вэ гэсэн шиг өөр. Зүхтахад бэлдээл аа. За. За энэ кенгуру чахаа байж л өгдөг зүйл. За энэ нэлийн дээр үе юм шиг байна да. 20-30 оны машин шиг л. Хувийн идэлэн болохоос хамаагүй бичиж болохгүй хаал гэж бодоод байна. Зарим хүмүүс энэ газрыг Австралийн хамгийн сүнстэй газруудын нэг гэж ярилцгаадаг. Харин зарим нь энд одооч алт олддог гэцгээдэг. Мөн зураачид аялагчид энэ газрыг амьд үнций хэмээн нэрлэдэг байна. Оо хувцтай. Юу вэ? Мөнгөн бууч. Энэ мөнгөний ингээд тэр бүсээ сэргэл хийсэн. За сэрэгэрээ. Тэгээ халбар сэргэл хийсэн. Тийм биш үү? Энэ одоо халбар юм цэцэг ч юм уу юм ийц. Энэ сэргэл Хаяг нь юу гэнэ? What we might do, тэнд if I don't find any, I'm going to come back on Дээр the үеийн Monday. За энэ байшин бол буудлын байсан юм байна. Тэ тухайн үед ийм буудлын байсан байна. Хийлэндийн паб. Паб орж үзье да. Эч дүүрэнтэй шүү дээ. Юм юмтай газар юм те. Яг одоо бид бүхэн
жинхэнэ алтны судал болсон Golden Galley-д хүрэлцэн ирээд байна. Зөвхөн энд Golden Galley-д л хийлэндийн алтны түүх эхэлсэн. Мянган хүн яг л энэ жалганд азаа үзэж байлаа. Эндээс олсон жижиг алтнууд нийлээд бүхэл бүтэн хотыг босгожээ. Энд зөвхөн Европ уурхайчид биш, Хятадаас ирсэн олон зуун цагаачид азаа сорж байжээ. Гэвч бусдын дарамт чахалт, асар их ялгуурлан гадуурхалт дунд амьдарч, бусдын өргөсөн газрыг дахин ухаж, амьдралаа босгох гэж тэмцэж байлаа. Хэцүү нөхцөлд ч бууж өгөлгүй. Энэ газрын түүхэнд өөрсдийн мөрийг үлдээжээ. Энэ бол зөвхөн алтны түүх биш, хүмүүсийн тэмцлийн түүх юм. Хүү яах нь наадхан ураач. Доор маань алтуур юм шиг. Бүр санагдаад болохгүй нэг ч. Дагаад ингээд ухаад явсан юм мөр. Тийм байна тий. Бас ч надраа орж. Дөрөш нас тарч. Заавад өгөө наашаарч. Утаа мод тийм заавал шүү дугаас. Хаа. Чи хятад ухсан байж тийм. Тийм байна. Тийм байх шээ. Гэхдээ юун дээр тайлбар нь байна шүү дээ. Тогтцол сони. Энэ хаанаас нь алт гарч ирдэ. Сайн нөгөө Америкийн Гранд Каньон гэсэн чинь балжа Тэмүүгийн Гранд Каньон. Яг л тийм байна да. Эднийг одоо ингээд угаавал алт гарч ирэх болов. Гарч ирэх л байл үү те. Яа тийм бол. Сөн тогтцтой газар байна. Энийг л хүмүүс зүгээр ойлгох бах уу нөгөө алтны идрүүлж мэдээд идрүүлж тийм шүү дээ. Ил бол байхгүй. Ил баг бодлоо. Металл мэдүүлсэн хэр хүнд Химик төс. Тэр чинь тэгэл нөгөө хүчин чадлаасаа л болох байх. Хурцуу байхгүй нэр энийг авч уу. Өчтөр өглөө энэ ч ирчээд явдаг. Факт оройсон голдол сэгсэтлийг уугаа гэсэн юм байна. Та нар нүдэн тарагж байгаа загас өрчөд бүгд мэдээ. Оо иши миш ингээ ухаа авцсан биш үү? Иши бүр ингээ салбарлаа явчих. Юун дээр чинь тэгээд ийм өөхөн чулууг ингээл цохон гутал хагараад дундаас нь алт гарч ирээд байх юм л ш. Завсраар. Энэ нөө TikTok-ийн бичлэгүүд дээр. За энэ дунд бол алт байгаа л юм байна. Юу юм алт олсон юм? Алт олсон. Харъя. Тэмүүгээс олсон алтаа. Тэмүүгийн алт. Тийм биш үү? За гэж байгаарай. Аль нь алт? Ойртуулаад. Одоо энэ гэлтганаад байгаа. Одоо энэ үзүүлбэр нь гэлтганаад байгаа шаар. Оо энэ ара. Мөн зүрийн тий. Зүрийн гэлтганаад энэ тий нааш гэх чинь л баггүй. Тэгнэ. Тэр чинь тэгээ бутлаад ингээ гараад энэ чинь ингээ энэ чулуунд байгаа тий. Тэгээ ийм чулуунд. Бас олчих юм болов гэж бодоод байгаа. Бурцаа гэдэг. Өөч та. Шавхаа дэрэг шөхгүйгээд дээгүүр явцсан чинь өөрийгөө орлоо хийчихлээ ч. Жамэр. Айгуу газар бай. Энэ үедээ хүмүүс яаж ингэж мэдэж шууд ингэж нүг ухаж орж исэн юм бол нэг судал болол тэрийгээ дагаад хагaalж байгаа юм тий.
Ийш бол ингээ мод хагаа ицсэн шүү дээ. Орчуулахгүйгээд. Тийм байна. Яг ингээл хуцчих. Гүр малтаад шороог нь авах гад мөрөн шүү дээ. Тэгвэл ингээд Тэр толгой дээрээс тэрийг салж амгах чинь цаашаа. энэ том өөхөн чулуунд бол байгаа шүү. Том шараа зугаагаал гараад ирэн зөө. Яг энэ ирэд нөө. За. Онохгүй. Тэр яг энэ юу вэ? Сони юм байх юм. Хачоо. Идэр. Идэр юу юм болоо? Энэ. Надад ч өрн тавьж л байсан юм байна. Болдоо юм олдох нь уу? Юу юм? Гүрүү. Найдвар байна уу? Найдвар байна уу? Наанасаа шорог нь авчиж байгаа. Тэр тэнд яг тунцсан байна. Юмиг ч үзье та тий. Энэ цэцтэй юм байна. Начно. Манайхан зүгээр үзэж байгаа шүү тий. Байна уу үгүй юу л гэж зүгээр үзэж байгаа шүү тий. Тэрс бол яг одоо ингээ олох гээд байгаа юм бол биш шүү. Барцаа. Талт. Эдэн цаа чи юу гэж яагаад гэдэг вэ? Гэдэг. Тал. Бид яг одоо Хийлэндийн хамгийн сонирхолтой хувийн музейд хүрэлцэн ирээд байна. Энэ бол музей биш. Энэ бол түүх дотор орж байгаа мэдрэмж. Энд 10,000 гаруй үзмэр хадгалагдаж бүхэл бүтэн алтны үеийн амьдралыг харуулсаар. Ийм ихтэй атаад миний бодлоор эдгээр бол алт биш хөө тийм. Тэ? Шууд ийм алтын идэлүүдийг ингээл харуул хамгаалтгүй үлдээж идэг тэ. Ингэж хүрээд байсан шүү дээ. Энэ одоо хөрөнд системийг дагуулж байна. Нөгөө нэг алт болсон нөхрий. Хаач дээр үн пип биш дээ. 1890. 1890 онд энэ хүмүүс ингэж удаа да. Энэ пианоны шилмэл. Тэр энэ шүү дээ. 1890 он 200 жил юм тий. За дээр Ginger Bear. Пианод нэмс олгоод тавьдаг байсан юм байна. Мянга 890 он Түүхий класс. Алтад шатыг 1856 оны Minor Sep гэж Sep нэр. Зөө. Каштин Stamp Hall. Сефэн тий. Stamp Hall хамаг тэгээ жинлүүр Жинлүүр нэ. яг энэгээр ингэж өгдөг юм ингээл. Ингэж өгөөл алтад шат. За өнөөдөр яасан хэдийл алт вэ? Тэр миний тушаас алт тэр. За. Тэр хоёр. Тий. Одоо тэр Sep-с одоо тэгээд юу авах гээд байж байна. Бэлэн мөнгө юу? Тийм 1800 оны үед яасан гоё. Амар үзээ байна. Энэ боо хараач. Онзэ. Тэр буу нэг бити авах гэдсэн үгүй юу? Тий. Эрдэн буу. Ямар хөөрхөн болоод байна. Look how tiny these little coins are.
Энэ буу хараа шүү дээ. Яа. Нэг гохоод дахад шууд 6 6 болох юм бах та. 1853 оны цагдаагийн буу гэж шүү. Нэг хэд багийн 1860 оны нэг юм сан. Манай хятад найзууд ингэж ингэж алт таан хятадууд тэмцэж дээ ерөөсөө. Хятад огцсон ч байсан байж магадгүй шүү ихлээд. $20 гинэ. 99.9% мөнгө. Net Kelly гэдэг нэг Австралийн засгийн газар дагаа тэмцдэг үл. Үүлийн чинь кино байдаг шүү дээ. Net Kelly гэдэг ба тэмцэгч. Энэ ямар гоё үнэртэй дээ. Нөгөө Монголд байгаа юм шиг нэг юм өвсний үнэр үнэрч байна. Аа төмөр замтай байсан юм тий. Юу юм бэ тэр? Аюутын данжир гэдэг. Ий. Өвдөр уцаар ирж. Ой нараа. Гялтхан ч шүү дээ. Таач шүү. Тэгш 15 метрийн ирсэн юм энэ юм болов. Тийм шүү. Нөгөө дэше тэгээ нөгөө өдөр уурсан шүү дээ. Тийм шүү би хэлсэн шүү дээ. Хараа да. Тэгэд энэ чи нөө паркинг гэдгээр учиртай байгаа гэж тарж байгаа байхгүй. Оо. Гүг энэ юу яах юм бэ? Яаж чад гадаа шууд гарч илээ. Дээр нь нэг залуу зогсож байсан. Яах авих юм? Бид тэр паркинг машина тэт явах гэсэн байхгүй. Алхаж ирэх гэсэн. Гүг яг тэр байр энэ саяны ордог хоёр яг дунд хэсэг дээр нэг юм цооног шиг юм байсан. Энэгээр алхаж гарчаа буцаа болчихсон гэж нэг юм шүү дээ. Тэгээ яг алхах юм. Нөгөө хэлгээ хөлөөч. За нөгөө хэл ирэнгүүт гарцсан. Нөгөөндөө шагналдаа. Нөгөө ч яг энэгээр ирэхээ мэдж байгаа уу? Мэдж байгаа. Ой чиос. Нөгөө цочих уу? За би гарч л бай. Яг та энэ дээр биш үү? Нөгөө гэдэг цочоор хэлсэн юм биш үү? За баранкич юм уу за тий. Ой өстэй ямар ч ховирлгүй байж тээ. Сая эркэс тоо ийцсэн. Амар төцсөн. Эркэ. Та нар ямар удав? Оо бас энэ ч алтмалт хайгаад. Оо зөндөө юм боллоо шүү. Амин дээр салж яваад буруулдаг гэдэг. Яг зочдгүй үнийг юм. Тий, яг зочдгүй үнийг нь. Оо энэ чи ямар амар дэш юм бэ? Ой чи амар дэш. Бахаа идчих юм шүү. Оо 30 метр гэстэй юм. За энэ өвөө бол өстой. Асар баян хүн байна өө. Түүхийн маш олон идүүлгийн зүйлсүүдийг ингээм үзээ болгоод. Аж ахуй нь бол нэлээд том.
Хийлэнд суурьнгаас хэдхэн уулсын цаахантай урсах Маквер голын жижиг хөндөд бид амархаар буудлаа. За нутгийн Индиан. Нутгийн индианууд байж шүү энд. Алт угаж шүү дээ. Алт угаж гин үү? Оо янз. Нөгөө чи цэнгэр дүнхэн болцоо тийч эргүүлж шүү те. Яг энэ доор энэ залууны эргүүлж шүү дээ. Тийм үү? Тийм бажаа авч шүү дээ. Би ингээс өгчээ дөө. Би буугаад нэмэрч би өргөчтэй юм лөө. Тэгэж. Янзын гоё ягц хэрэглээ те. Just try it. I bet you never try that. Thank you very much. No problem, mate. Hey, mate. You want a bait? I'm fine, thank you. Yeah? Yeah, sure. Yeah, just try it. It's Yeah, he nice beer. likes beer. Thank you. No problem. You're a gentleman. Thank you very much. Thank you. We just make a small blog. So we are just friends. Yeah. Pretty much doing the clothes, just adventure. How's it been? Have you liked it so far? Yeah. Where have you been? We're from the Sydney. From Sydney? Yeah, I'll just drive here. Yeah. How long from Sydney? 4 hours? Yeah, it's pretty much more than 84 hours. Maybe 5 hours? yeah, 5 hours. Yeah. Yeah. It's a long drive. Yeah. And then diesel. Аа. Алт чинь дуугаа цаас чинь би. Oh, энэ юугаараа харуулж аг нь ан идэг. Trying to get a deal. Нуусмараа. Бомбат харуулж авдаг. Монгол уу. Нуусмар ан идэг гэж шүү. Гайхамшиг. Тэнд гоё ногоос бодчих. Иш ороод мод ном зогсож байдаг энэ ногоос. Хүмүүс зингээ. Алтч байна гин загасч байна гин. Малгай бид I bet you never seen Ой. Энэ нара. Зөргөө хийж та. малгайд шивтэй гэж байна. Юу харуулдаг нөө? Энэ малгайгаа тайж болохгүй юм биш үү? Чи малгайгаа тайлаарай. На өсөрч ор. Малгайгаа тайж болохгүй юм шүү. Манайхаа малгай залгаагаа өмсөөрөө. Өтмөтөө ингээд толгойд айгу бууж ийн гинэ. Би өгсөн үеднээс Өксөкс. аа шибэт шүү. Одоо хятадын утсан юм шүү дээ. Цантаа ууч. when you pull back. That there. Вау. It look like that. But don't let go unless it's got arrow. You can't let go. If you let go, you go bang, bang. You need arrow. So don't let go. Don't let go. Okay. More. Look, see here. That's 20, 30, 40. Do you understand? Yeah. Because we So go drop like this, arrow. So here, 10, 20, 30, 40, 50. Yeah. You can't let go. Yeah, I understand. Yeah, I try. сул тэфэр яхаа. Тэнгуут огчж байгаа. Тийм байна. Тэгээ энэгээр шагаад юм. Энэ. This one here. It's the best. Nice. Thanks, mate. Well, good. Thanks. Thank you guys. Nice to meet you guys. Thank you for the beer, huh? No problem. Right off. Байна гинэ. Энэ ууж байгаа үстэй. Та хоёр чи сэтгүүлч байсан гэж юм. Сэтгэж байчаад. Гинэ. Бурцаа. Өнөөдөр хүний асуулгач байна. Бурцаа. Хоёр талаараа өндөр хатан хавцлаар хашигдсан энэ голын хөндөй үлгэрийн гимээр оршихуйтай байлаа. Голын чимээ, шуудын жиргээ, нам гүн байдлыг зөвхөн төлөө түшээ бэлдэж байгаа болдогийн хөрөөний жахрах дун. Хааныг өнгөрөх автомашины дуу 2-3-ороо хэлхэлтэн зогсох кенгуруны чимээл үргэ. Яач юу сая? Юу бол нөхөр гар аргаар ирсэн юм буу байна. За. Тэгээ сая нөгөөтгөр нь буудаад. Калээ өрсөн мөр бууддیں۔ Зөө. 22 байлаар. Сая нэг бууны дуу дууссан маа явчих. Тасгаал явчих юм аа.
Анаач нь ер нь хэрэгтэй. Гой. Энэ нэг таньдаг дүрс гараад ирэх чи юу вэ? Юу өөргөө сууж байгаа юм бэ? Өснаа чи юу лээ кино минонд гардаг л юу лээ чи. Гарын тав ууран дээр гардаг л юу лээ. Really? No. Not Jasmine. Хатсан. Чи арай энэ юу юм бэ? Хаяа ойтуудаар ажилласан. Наш баш. Ингийн батрын хэрэг. Ингээд суугаал ахнар нь хоёр талаас мод төрөөдөл байж идэг үстэй. Жаахан ингэж байгаа дэвээ болоод. Тэ. Авчудаас. Хаашаач яах. Жаахан үзэж өгч. Өө чи хэлэхгүй цуг яваад авахгүй дээ. Хаасан л та тэгээ дууссан болов гэж бодохгүй юу? Мод төлөө битэг утсан шүү. Жинийг ясны одоо ой цэвэрлж штэ бид нар ч бас тийм ээ. You like this? I'll have a shot. Кенгуруны гавал юм байна. It's a Jameson, you know that? Ийм It's Irish whiskey. Yeah. I like this whiskey because it's a little bit soft. Чи тэгшин Less hangover. Yeah. ерөөхдөө нэг юм шарагч юм тий. Me, I'm gonna watch out. Кенгуруны гавал нэг юм. Oh yeah. Энэ голоос өрсөн загсан шүү. I just leave it at Энэ голоос өрсөн. Kingsport. Авсны толгой. Kingsport is beside Тийм байна. Randwick. Энд чи фреш гол шүү дээ. Фреш гол вэ. Where you live? Тийм байна. Буклын даттай байгаас. Pagewood. Ямааны толгой байгаа тэнд ард нь. Драгонсон бэ. Sure, yeah, you have Зөө. Оо, Драгонсон юм билээ. Нөө зэрлэг ямаа хиттэй шүү дээ. зэрлэг юм аа юм. Зэрлэг ямаа. Ямаа гэхээс илүү нь бараг янгэр ливер шиг л харагдаад шүү дээ. Ер нь бол зургал харагдаж байна. Зэрлэг ямаа хиттэй. За нөхөр нөгөө алтных нь нөгөө шороонууд нь л одоо энэ байна да. Эндээс ч л одоо шигшээд алт гаргана. Тэгээд төлөөнийхээ модоо хийцэн. Өнөөдөр зүгээр авахгүйс нэг хитэн пи уран бүтээл хийж Тритон, Mitsubishi. За бидэд ямар ч байсан сайхан түүхнүүд авлаа. Одоо ерөөсөө л сайхан хоолоо хүлээгээс авчин да. Хоолоо идээд тэгээ сайхан чилрээд. За маргааш мэдээж алтаа. Шигшүрдэн тэрэж одоо юу гэж хэлдэг юм бэ? Алт уугаа нэх юм уу? go to toilet. Plumbing. Үүнийг жаргал гэхгүй бол одоо юу жаргал гэх юм бэ? Have a shower, Гоё. do a shit. Plumbing. Юм уу гэдэг чинь. Оо манийх нь уурны хоох. Цөөн сэгсэрж иднэ. Тэгээ манай хөдөлмөрч залуус бол бэлэн гурал ашигладаг байгаа шүү те. Ажил хүмүүс ч өөрсдөө гурлаа ич тийм аа. Тэгдэг юм аа. Тэгдэг байгаа шүү. Насаараа гурал зуурд хилцсэн гэж одоо эхнэрмээ сонсчод суурчлаа хотлаарч шүү. Чи гурал илддэг юм байна шүү тэгээд. Яг энэ шиг таалж тэгэхгүй эхнэр үсчил одоо намайг гурлаа зуураар илгээд юм шүү. Би бол одоо балжиг бол одоо 2 удаа катлах ихт катлаагүй шүү дээ. Өөшөө одоо энэ удаа тэхүү. Тэгэхээр одоо би насаараа гурлаа зуух гэдэг шүү. Үшин.
Балжаа сая салхисан чи энэ дээшээ шамрах гэдсэн үгүй юу? Би сая мотор яриад. Бишгээ зогсоо. Юу ярьж байна? Сонголт Би бишгээ зогсоо. Юу ярьж байна? Тэгэл энэ чи шамралт л гэдэг юм. Шамралт, шамралт гэх хоёр төрөл байгаас нэг нь ажилд ядрах. За юугүй бороосон дээ. Ган гал алдахгүй дээ. Айгуугаа. За бороо ороод ирсэн. Юу болж байна? За энэ дэвтэ. Өрнөөх ажил хөдлөв. Ийм өргөн ичж байгаа юм Харин тий өргөн гуралтай цөм идэж үзье гинэ. За. Олонхын сандлаараа. Хүн суул нарийнхан гой тууцсан ирчүүл гоё л доо. Тэгтээ. Өргөн гоё юм аас. Юутай махан маш их хөөхтэй мах байгаа. Энэ бол бас нэг төрлийн бас залхууралт явагдаад байна шүү дээ. Тэ наа чи гоё гоё. Энэ яг юу байгаа тань? Яг салхиныхаа Хэрчилтийн цех аа. Энэ Гурал уусан шүү. Ороо. Ой чи юу болж. Би яах вэ? тэр юу хийсээ явчваа. Ад явж. Чи adventure юу нөө? Adventure journey vlog. Аатлаа шоо. Энэ ингэж тогтохгүй тий. Чи нөгөө уушаа штэ. Одоо дас. Шээс тогтохгүй. Чамайг хамчсан гол шалтгаан штэ. Гурил таслах биш штэ анда. Ном унших Тий ном унших гэхээр энэ ажил хийлгээд байна штэ. Уушаа шаалтаа. Би ч тэр чинь тухал сууж байгаа ингэж ингэж байгаа. Аль нэг хийчих гээд аа. Тэгж ингэж байгаад унших юм чи. Яг тийш уншихс юм ч орчихгүй юу? Ээ нөхцөл бүрдүүлэхгүй онгод монгод тэмдрээс тоо. би яах вэ? Харцгүй яа. Ямар галаад манд юм аа. Орж байсан юу? Тэ. Шигээс. Ахмаа. Жоо хаасан жаа. Галаа манд. Хариуцлагатай ажиж шүү бас. Хөрх орж шүү. Амг дундаас хамгийн хариуцлагатай хүн гал манд шүү. тий ажилгүй гэлэх юм байна. Тэр нэг Яава юу болов? Ширээн хийсээ цаашаа. Тэр яах вэ? Тэр яах. зөө гурил шүү уутал уу. Адэн. Тэр галын цааталтайгаа ширээ. Аа. Аймагуд байна да. Ингээд байж ин да. Гоё юм. Миний сад шиг сайхан аа. Батраа гаагүй юу? Ой, гурилыг одоо ийм насар. Ийм гоё нэгтгэл тест. Хялгсан ирсэн. Тэ. Насар. Оо яа. Яалчгүй хоолны холбооны ерөнхийлөгч. Тийм байна. Сугны ус байсан үний юм байна. За энэ борог яаж харуулах вэ? Аа жоохон бүдгрүүлээд жоохон ойртуулчих. Тэндээс аваад Ингэж л орж ин да бороо. махсарт хүн юм. Цахилгаан зэгчтэй. Авлаа гэж. Тэнгүүд угаа ордох хэрэгтэй байхгүй да. Эй! Тэсэн боо. Тэгээд хатаа юм. Өөрөө тест хийчихв. Тест би дараач. Нэг нь гартсан дээр шүү. Тэгээ сүлд нь амтгүй бол очоод нэг дгүүл тийш. Яач юм шууд. Гэтэ наач багцсан сая. Багтаагүй ферц тийм шүү. Ферц гашуур тань. Фэс бол хоолны авч тодруулах таасч юм шүү. Нөө. Бараатас уу. Бордоц юм. Гоё. Хөрлөг хөвөрцөн байх үү дээ болтоо. Өөрчн ус болчихсон шүү. Наа чи бүр ой түлэгдээ доодтой хатуу болсон юм шүү. Түлэгцэн гоё. Тийм тогооны цөөвн чиг бас. Яг бүр хар очоогүй болгоо. Өөр юу юу хөө. Тоснэрхүү. Өө тосон болчихсон шүү үгүй. Яравташ гоё тостой. Тосоо энэ дээр хийх. Яравч гоё тостой. Гоё ярч шүү. Стүүжиний Ой хайрмах. хайрхаа. За энэ дээр нь ITVC та. За чи саяных шиг юм аялгуу шиг гоё аял байна. Яга сомноо игээгүү. Одоо хийчих штэ. Өгшөө юу байсан юм бэ? Ингээд Нөө ингээ болно. энэ чи тэгээд Аасарха. Үүнээс цааш бичээ мартчихсан байлээ. Үгүй мартах ч юу яах вэ? Камерын цэник дуусаад өө. Гэхдээ Powerbank байхын хувьд ч байсан л да.
Гэхдээ бид нар бүгдээрээ эрт амарсан. Нэр шүү. Өглөөний минь гэнахаа. Аймгийн дагатач өчтөр шөнж мороо. Одоо л тэгэл голын иргээр ер нь тэгэл мантай сайхан байна шүү дээ. Өчтөр жол дуулж хуурдуу. Ганцны пи уусан шиг. Ой шүү. Янз юм агаар багаар. За манайхан бол ийм эртж байгаа тэгээд. Одоо бол дөнгөж яг л өөр цайж байна. Цагт болж байгаа юм бэ? Цаг. 6:30 байна. Ядчихт яг итгэлгүй хүн гэрчээр орсон. Чи харсан биз дээ ийм том гурав. Энэ одоо гэдэг тийшээ үү? Энэ ингээ идсэн биш дээ. Одоо завээ гаргаж ирж байгаад юу яана. Одоо үгүй. Байгаль гэж тогтсон зүүн шаарч байна. Ямар байна? Үнэхээр галз юм байсан тий. Бидний сэтгэл санаа тайван, өглөөсүүтэй цайтай цөөвөн. Гэдэг дуу мэдгүй манайхаа. За манай хүн загас барих гал нэг загасны шүл идүүлчих гээл. Нөл одоо зүтгэл байх юм аа. Тэгээ нөгөө загас нь баригдахгүй. Ингээ өглөө болохоор ингээ гоё тунгалаг болчт юм байна энэ бол. Хүмүүсээ яг миний тэр юу байгаа шүү дээ. Үүр байгаа шүү дээ. Тийм ч мангар том явсан. Сажи шаханд авсан байна. Мэдгүй нь. Тэрэн дээр. Хэдэн давхар юу юу та? Хэдэн давхар ихсэж арай Багдад хар 1000 давхар хийшлээ. За. 1000 давхар би гинэ. 70 давхар нэрэ Багдад ингэж ш. Сонгон мөнгөнтэй. За тэнд манай хөрш арт олборлж байна. Янз янзын өнгөтэй арьстай хүнтэй алга шүү дээ. Аазууд бол ерөөсөө харагдахгүй байна. Өчтөр бол би бол нэг ч Ааз энэ итгэх олон улсын хүн харсангүй шүү дээ. Дан л Ааз. Үгүй дан л одоо Оозинууд. За манай хэд ч одоо байж болох бүхий л аргыг л одоо үзэж байна да. Бардгүй. Усны дорон явууллаа. Одоо агаар дээрээс нисдэг дороноор загсаа харж ийн хайж байна. Ий төлөвчгүй. Өөр чи яалаа. 2 уургаар корн хийж байгаад үзэх юм.
Яг загас чи муу юм уу? Яг загас чи муу юм уу? Эргэлзээл явж та. Амар сүртэй техник шаараа. Яг эргэлзээл явж та. За сая бол загас цуусан тий. Уурга байсан юм дээ хинээ уурга. Тэр томьёо шүү дээ. гэрлээ уу. 100-аад авчиад байхгүй энэ уурга маань хуг. Том юм байсан сая бараа. Том байсан. Сая үсэрдэгч мангар том байсан. Энд байна. Түүхий хоолны махнасаа хийсэн чи сая өгөөш нь ажиллаж байгаа байхгүй. Тэгж байна. Манай сая хиймэл юмнууд хийгээд юусоо ажиллахгүйсэн. Мах хийсэн чинь 100-аад эхэлчих тий. Мах ч л амтан байна да. Тараана юм байна. Яг чамайг барьж авч өөрөө чи мах болгоно гэж. Үгүй айс сая тэр шорлогны мах би гаргаад ирсэн шүү дээ хайцганд. Гого. Тэр хиний балжаагийн хөрөгчийг онгоолгонгод усны хажуудалд нугасаа хүнсний скотчоор ороосон мах байлээ. Нэрээ явцсан. Бах. Махын итцэн. Йоо. За аяллаар явна гэдэг чинь тэгэл эдхийн нэр үсттэй. Дараа шахсаа чи хэдэн өдөр юм бэ? Хэдэн штэ одоо. Өнөөдөр хитнэ. Шорлог сайхан болж байна тий. Туглаа мах. Туглаа. Хөөрхий туглыг яаж байгаа юм бэ? Зоргоотой. Зоргоо энд хугал чаашнаар байгаа суртаа. Нөгөө тоглолтнуудаа бүүл хийх. Нөхрийн туглны Энэ бүүлийн чинь тоглож байхгүй гайцсан шүү дээ. бүүлийн чинь тоглоно мах. Нэг бацаан 2-3-ыг барьсан гэж шүү дээ. Young boy. Корн л өнгөдөг гэж байна. Нэг юм жижиг дэгэнд корн хийж идмээр байна. Энд чинь ингээд нөгөө YouTube дээр чинь нэг иймэрхүү чулууг хагалангууд дундаас нь алтны тастууд гарч ирээд байгаа юм билээ шүү дээ. Энд бас хагалж үдсэн байна нөхдүүд. Хагалаад алт байна уу үдсэн шүү дээ. Энд 2-3 том амтан байгаад байгаа юм да. Гулган шүү. Чи одоо буцаж яаж гаш ирэх юм? Оба, ишээ. Ангар том загас явж байна. Хачаа. Тийм. Зөндөө шийгөө энэ ч. Зөндөө хацсан. Хадаа. Мийг тастаад зүг. Тэгээ. Энэ бүрийн юм жижиг. Тийм байна. Энэ том. Тастан. Янзээ. Энэ чулуун застаж байгаа. Ингээ байгалаа. Зүгээр эн чин гаран байгаа байхгүй гармын хажуутал зүгээр л ингэдэл ингээл ургацсан байх юм. Айл майлын тарэлэнгийн юу биш энэ ч тий. Янзын улаан байна. яста. Үр байхгүй юм шүү тий. Ингээ үнгүү шивга олоод ичдэг юм байна да. Нэлээд. Янз юм уу? За. Австралийн баянга гიშгэ хэлж байна. Тэгээ тэ. Компани нараа энэ бүр жижиг юм шүү. Жижигч байна. Эйшэмс зөндөө байгаа юм байна уу?
зөндөө. Эднэр бол болоогүй. Тийм байна болоо. Уин хамт бол өстой. Яа игээд байгаа юм бэ? Ингэж жиж ургадаг. Энэ том. Хоёрын дасгалж том л бол. Нэрэ. Тийм ээ. За яах вэ? Ургаж л үг те. Кампинг газар. Маяг. Нэ загсны зураг аваад нэг 2-3 грамм алт олчих гэсэн чи шивгоо олоо өрөөд ирлээ. Нэр ирээд юм байна. Нэр энэ сая битгаар газар дээр нэг тастаад задлсан чи юм гоё болоо юм. Баялаг газар юм шүү. Тийм ээ. Ваа нимкет. Мань өөртөө танаад байгалийн бас янз янз автай шатгүй. Яг л шивгаа янзын гоё хамттай шүү. Шивгаа шүрэн жижигхэн байхаар гоё идэв шүү дээ хамт нь. Хотын шивгаа мэгоч айгу жижигхэн байгаа дээ. Тий. Тэг хамттай гэдэг байхгүй. Амар болгоомжтой үзээ. Үгүй энэ айлын юм уунаас аашсан юм шүү дээ. Үгүй. Одоо яг тэр товцог дээр л орчих. Яг шивгаа. Энэ бүрийн үнхээр гож хөлдөг амттай юм шүү дээ. Корн чи бүгд зүү орчихлоо. Оо та нар чинь хидэж шэлдэггүй болсууд юм биз дээ. Байхгүй нөө яа юм. Цаашдны агуу бай тэр агуу. Тэгээ. Чи машинтайгаа яг буцтаа авчихсан. Наад чи алтынхаа ухсан юм шүү. Ой энэ чи юу гарч ирээд байгаа юм бэ? Сэрсэн байгаа юу? Энэ хэвд ирж кемплэх юм бол үнэхээр л гоё юм байна. Байгаль бүх юм нь гоё юм. Тэгээд гараа гээл хэрэгтэй л байж. Хүн ухцсан байна гинэ. Энэ удаагийн дугаараар бид оффроуд аялал хийх гэж төвдсөнгүй. Блогийн ихэнд хэлсэндээ Бартад замаар бус цаг хугацаа түүхийн мөрөөр аялна гэж. Энэ нэг шөнө 2 өдрийн аялал маань аялаагүй утсан бидний хувьд гайхамшигтай сайхан дурсамж үлдээлээ. Дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай манайхаа.